Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл бол хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар гишүүд хэлц хэлцүүлгийг явуулсан байгаа. Өнөөдөр өглөө 8:30 минутаас 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтөд бас уулзалт хийсэн. Улсын хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж ажиллана. Тэр ажлын хэсэгт бүх талын оролцоог бүрэн хангасан байдлаар ажиллаж, шинжилсэн хариулгын төсөл дээр өргөн хүрээгээр ажиллая гэдэг энэ санал дээр нэгдсэн. За ингээд санал хураалтыг эхлүүлье. 1. Байнгын орооны саналаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулнаа. Санал хураалт 67.7%-аар санал дэмжигдлээ. За дараагийн асуудалд оръё. Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хилцүүлгийг явуулна. Хуулинд орж байгаа өөрчлөлтийг харахаар ахуйн чиглэлээр агнах гэж байгаа төлбөрийг чөлөөлөх гэж байгаа юм шиг харагдаад байгаа хэлбэр байгаад байгаа байхгүй юу? Өнөөдөр зөвхөн Баруун аймагч их байгаад байгаа юм биш. Бусад аймагуудад тэгвэл бас их байгаа юу гэдэг асуудал. Аюулгүй байдал, мал сүргээ хамгаалах, амнасаа хамгаалахтай холбоотойгоор энэ хуулийн залтанд өөрчлөлт оруулахаар орж иж байгаа гэж ойлгож байгаа. Бас энэ хуулийг хэлцэхдээ бүс нутгаар нь бас ялгартай тогтоох нь зөв болов уу гэсэн ийм зүйлийг хэлэх байна. Энэ тоо толгойг зохицуулдаг, мал хүний гоцалдуур төвснөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг байгалийн хамгийн чухал одоо зохицуулагч бол одоо чон гэж үзэж байгаа. Монголын нөхцөлд. За манайхаа эн чинь чоныг хөөж агнах гээд байгаа юм биш ээ. Хөөж алах гээд нэг хятах гээд байгаа юм биш шүү дээ. Аймнаас мал сүргээ хамгаалах зорилгоор чон агнах юм бол тэр мөнгөний торгуул төлөх гээд гэж байгаа. 5 хоногийн хугацаатай зөвшөөрөл аваад яг энэ газараас чон агнана гэсэн зөвшөөрөл аваад явах дээр яг тэр газараас чон агнах ямар ч боломжгүй байдаг. Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хилцүүлэгт бэлтгүүлэхээр байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын орон шилжүүллээ. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бол хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хилцүүлгийг явуулнаа. Одоогийн тогтолцоо бол тодорхой байдлаар зээлээ төлж чадахгүй болоод эргээд төлсөн ч гэсэн 6 жилийн харж гсалтанд орчдөг. Зээл авж байгаа хүнийг хамгаалж байгаа биш, зээл өгж байгаа байгууллагыг хамгаалж байгаа тийм хууль байгаад байгаа байхгүй юу? Зээл авах гэж 7 үеэрээ 70 булчирхаагаа тооцож хамаг байдгаа барьцаалж ажин ард иргэд аж ахуй нэгжүүл зээл авдаг. Тэгэхээр энэ хоцрогдсон тогтолцоог өөрчлөх гээд бас ядаж энэ иргэдийн харж агсаалтанд оруулдаг байдлыг өөрчлөх, скорын энэ системийг бас оруулж ирж байгааг бол дэмжиж байгаа. Энийг бол оруулаад явах хэрэгтэй. Тэр иргэний өөрийнх нь оноо нь бие бус хөрөнгөлж байгаа юм. Тэгэхээр тэр оноонд нь суурлаад зээл авчиж байгаа. Заавал барьцаа хөрөнгө шаардахгүйгээр тэр оноо нь өндөр болвол илүү сайн нөхцөлдөө зээл олгоё гэж банкуд гэж харах юм. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагууд л хүүгээрээ өрсөлдөн. Тэгэхээр хамгийн таатай нөхцөл олгож байгаа банкнд иргэн нь өөрөө очиж үйлчлэг явах болцоо нэгдэх юм аа. За гişүүд асуулт асууж хариулт авч дууслаа.